Дэлхийн монголчууд хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэт харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 12 минут болж байна. Радиогийн 1-р студиэс хөтлөгч Анжгаа хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар элдв шипийн нэвтрүүлгийг хамтран хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Баярлалаа. За манай нэвтрүүлэгтээ өнөөдөр яг л хайр шиг маскулин брэнд хамтран ажиллана. За мөн илүү хоолыг хамтдаа туулъя гэсэн уриатаагаар Rovelo брендийн дугуй хамтран ажиллана. За өнөөдөр баасан гарагт хэдүүлээ сайхан хоол унд ярьдаг байгаа. Хоол ундаа л ярина. Өөр юм ярихгүй. За өнөөдрийн харин ярих хоол бол спагетти гэдэг хоолоо. Спагетти гэж одоо бодвол энэ Итали металлаас л гаралтай байх гэж боддог. Тийм л ах гомын хэмжээ. Тий. За, спагеттиг хаа ямар жураар яаж хийж ийн? Би зүгээр ингэж боддог. Дэлхийд дээр хамгийн урд хийдэг хоолнуудын нэг бол спагетти л байх гэж боддог. Гомонго чаналаа болголоо, шүүж гаргаж ирлээ, дээрэс нь бэлэн пастанууд нь байж идэг, тэрийг дээрэс нь хийлээ болоо. Ингээд болоо шүү. Ингээл ер нь чанаал паста хийгээл болоо тий. Тийм шүү дээ. Янз янзын гоё спагеттинд зориулсан супер юмнууд зөндөө байдаг болсон. Үнэ. Тэр байтугай одоо сүүлийн үед залхуурсан үедээ бид нар чинь оюутан байхад спагеттины гомон бартраар авцсан юм уу, яасан бүүмд нэг баахан спагеттины гомонтой байдаг гэсэн. За. Тэгэл гомонго чанжаагаараа өгшөө ингээл гаднаас очихдоо ярьцдаг. Тэгэл нөхөр гомонго чандсан байж байгаа ингээ хөргөө гаргаад тавьсан байна. Би гаднаас очтой юм нэг тушонко шүү дээ. Тушонко авчичаал дээр нөөдгтөгөө хойлол супер хоол. Ааха. Ер нь уйлуулдаг бахан. Тий, ер нь л бол тэ ингээд хамгийн амархан тэгсэн мөртлөө их гоё тэгээд нэр нэх гадаадлаг те. Спагетти. Хүнд ингээд урд нь ингээд спагетти хийдэг те. Нэг лаг хоол ийдсэн юм шиг те. Бас зөвүүн штэ энэ чинь. Тэгээ яг одоо сүүлийн үед зүгээр гэртээ яаж хийж байгаа вэ гэвэл илүү нөгөө нэг юм өөртөө зориулаад хийхдээ би бол бислэгтэй хийдэг. Бислэг нэмж өгдөг. За тэгэхээр их гоё болдог. Ялангуяа ингээд нэг удаан хайлдаг бислэг шүү дээ. Удаан хайлдаг бислэг яг ингээд халуун нөгөө нэг соус юмнуудаа ингээд гаргахтаа халуунаар нь гаргаад гомн дээр тавьдаг шүү дээ. Яг тавьсныхаа дараа дээр нь ингээд зорчдог байхгүй. Тэгвэл удаан хайлдаг бислэг чинь ингээд хайлж амжаагүй байхдаа ингээд хутгагдаж идэгдээд бүр янзын гоё болдог. Тэглэх байхаа. Ер нь би гомингийн төрлөнд айгуу дуртай юм байлээ. Тэгээ спагетти янз бүрээр л өстой жихнээсээ хийж болж байна л доо. Одоо таны хамгийн амархан аргаар бол нөгөө нэг юу улаалали паста асгаал хийчихэж байгаа шүү дээ. Төрөл бүр болсон байлээ. Спагетти нэгээд ингээд дэлгүүрт ингээд ороод харах юм бол спагетти гэсэн юм нэг лаазтай юм хог нэгээрээ болсон байлаа шүү дээ. Би болохоор юунд хэлээд дуртай гэхээр би тийм нэг юм дээрэс нөгөө крем нэмчтэй. Юу ихэд нөгөө бэлуу ихэд тэр кремийг зогсоожоод ингээд нөгөө бэлууны завсар хийгээд идэг юм крем байдаг байхгүй тэр үедээ яг ямар крем гэдэг вүлээ би мартчихэж тэр кремийг гомн чанахтаа хийгээд тэгээд ийм нөгөө соустай одоо юу гэх юм тийм баг шүлэрхэг карбонара энтер гэж ярьдаг шүү дээ. Тэр нь айгуу дуртай. Их гоё. Зөв. Спагеттины гомонгоор өөр зөндөл юм хийдэг л дээ. Ер нь бол цовин хийж байгаа шүү. Би жишээлбэл нэг удаа тэр нэг юм нэг спагеттины гомонг нэг зайцсанд ингэж зоож байгаа нэг ингэ чандаг нэг юм байна штэ. Үтс. Тэрийг хийлээ. За. Айгуу нарийн юм байлээ шүү тэр. Юугаа тэр нөө зайцсаа дахиад ингэ дөрвөн талаас нь жоохон зүсч өгөхгүй бол яг зайцсан дундх нь түүхэрчдэг юм. Тийм байлээ. Би бас яг тэгж үзсэн. Зайцсан дундх нь түүхэрчдэг. Тэгэхээр ер нь бол өнөөдөр хэдүүлээ энэ спагеттитэй холбоотой л те ямар төрлийн спагеттины гомон одоо Монголд байгаа гомонгуудаас ямар нь гоё байна. За би бол яг үнэндээ мэдэхгүй зүгээр таарсан гомонгийн л авчдаг. Тэр гомон энэ гомон гэж мэдэхгүй. Тэгэхээр одоо багдгүй зарим хүмүүст ингээд гоё тэр гомон гоё мөч гэдэг юм уу те. Тэгээ гомонго хэдэн минут чанаад байгаа юм. Дараа нь уснаас нь шүүж авч хагаад хүүтэн усанд сойдг юм уу хүмүүс чи янз юм байлээ шүү дээ. Зарим нь зүгээр ингээд юун дээр нөгөө нэг шүүрэн шанаган дээр ингэж асгаж байгаа тэгээ тэр чигт нь орхичд юм байлаа шүү дээ. Ингээд юу яаж мадаггүй. Хүүтэн тэлгүү цардуулын арилгадаггүй. Тэгэхгүй. Тий. Харин тийм байлээ. Би гэхдээ ер нь бодоодсэн чи гэртээ нэг тийм олон удаа спагетти энэ төр хийж үзэж байгаагүй юм байна. Ер нь цөөхөн нэг 3-4 удаа л хийж үзчихсэн юм шиг байгаа. Тэгээд ихэвчлэн гадуур идчихсэн юм байна. Ер нь бодоод исэн чинь. Тэгэхээр өнөөдөр холбогдож байгаа хүмүүс маань гэртээ хийвэл яг ямар жороор хийвэл их гоё болоод байна. Ингээд юм аа. Би зүгээр нэг удаа залхуураад нэг жил ингээд нэг ид шавангуудаа баг нэг өхрийн
үхэрч бишэлтэй бяруулдаа хөргөөнтэй. Бярууныхаа нэг гуйыг барыг татуулсан юм байхгүй юу? Нөгөө нэг ийм машин дэтэг нойлоор машинд нээж өгдөө шүү дээ. Тэгж машинд татуулаад тэгэл нэг хэсэг спагетти гуссан байхгүй юу? Бэлэн махан байж байгаа. Тэгэл жоохон ингээд юу тёрктол, дуун тёрктол тэгэл нөгөөдөгтөгөө сармис сонгон монгон хийж хуураад тэгэл болчихж байгаа шүү дээ. Ер нь бол яг гоо дээр нь жоохон юм уу хийвэл хийн. Томат хийвэл хийгээд тэгэл гоё болгоод тэгэл нөгөө гомч айлын зур бэлэн баг вэж идэг шүү дээ. Тэгэл гаргаж ирлээ, дээрээс нь хийлээ. Супер хоол. Орой болгон спагетти идсэн анжгаа нэг хэсэг явсан шүү. Тэ. За, комент хийх юм. Манайх спагеттийн соусыг хийж дард юм а, татсан махтай ногоотой. Тэгээд яарсан үед гинт хүн ирсэн үед гомингон чанаал соус халгаал болоо гэж байна. Ер нь гоминг нөгөө ямар төрлийн гоминг гэдгээс нь хамаарат чанах минутууд бас өөр байх шиг байгаа. Амтд чинжүү шүү дээ. Амтд чинжүүг ингээд нэг 3 өнгийн амтд чинжүү байдаг шүү дээ. Улаан ногоон шар. Гуруулангийн ингээд жижигхэн болгож гэрчиж жагаад тэр нөгөө нэг махан дотроо хуурууд бас гоё өнгөтэй болдог. Тэгээд гэхдээ би зүгээр жоохон ажлууртай болчих юм бол өмнө нь ахаад жоохон тусад нь хуурах хэрэгтэй байдаг юм болоо гэж бодох нь бодсон шүү. Тэгтэл гоё л байсан. Ингээд нэг гоё өнгөтэй болчдөг юм лээ. Ер нь тэгээ бас нэг хоол ч бас нэг ингээд нөгөө нэг эдхийн амтлахын жаргалаас гадна бас харахын жаргал гэж байх хэрэгтэй шүү дээ. Би бол хоолныхоо зургийг аваад сошиалд тавиад идэх хүмүүст их баярлдаг гэхгүй юу, өөрөө тэгдэг учраас. Арирам ицсэн байна. Та нар хоолоо яар би дөнгөж сая Монгол спагетти болгох цөв ийдсэн. Хоолоо яар гинэ. Би сая хоолны өрөнд ороод одоо яа юм бэ? Хүний хоолны өрөнд орсон шүү би. За би спагеттины гоминг чанахтаа давс жаахан тос хийж чанаад 13-аас 15 минут чандгаа. Тэгээд шүүгээд л идчихдэг. Хүүсийн усан цайхоор амтгүй ус амттай санагдаад идэх гэсэн байна. Яг үнэн тэгдэг хүмүүс бас байна. Би бол мэдхгүй хаанасаа ч тийм сурсан юм байгаа бүү бид гаргаад заавал хөд усан цайгаад идэх байхгүй. Тий. Би сойдог төрлийнх нь ягаа сойж ингээд тэгэхээр нэг сойхгүй идчихээр тэрний нэг юм гомингийн нэг тийм одоо юм юу гэдэг бат бөх чанар нэг тийм сонирн болчдөг байхгүй. Гомин гэж ингээд юм сороод идж яхтаа нэг гулчгансан. Тийм гулчгансан байвал гоё штэ. Тэр нөгөө нэг гулчгансан байдал руу хүүт усан сойжиж оруулдаг байхгүй. Тэгэхгүй болохоор яг ингээ халуунаараа байх юм бол олигтой ингээд нэг юм гулчгансан биш нэг юм нохотой кинон дээр ингээ хоёр талаас нь сорсоор агаад үнсэлцдэг шүү дээ. Тэр чинь спагетти л үсттэй. Тийм шүү дээ. Тэг яг тийм хэмжээнд аваачихын тулд би бол сойдог төрөл юм байна. Ингээд жоохныг үлдээж байгаа хүүхдүүд нааш харж байгаарай. Сордог. Чихнээсээ татаад сордог те. За, Улаанбаатар хотод 15 цаг 20 минут тосон маань хамтран ажиллагчаа танилцуулчаад тэгээд эфирийн хугацааны хэдүүлээ тэгээд холбогдож орж ирээд манай сонсогчид сайхан битэрийг нэг өнөөр спагетти идмээр санагдтал яриач. За тий яг үнэ. Яг л хайр шиг маскулан брэнд хамтран ажиллаж байна. Миний матчага маскулан мөн үү? Мөн байна. Мөн байна гэхгүй. За, Монгол Имийн бүс концерн 1989 онд Герман улсад үүсгэн байгуулагдсан юм 36 жилийн түүхтэй маскулан брендийн 9 төрлийн бэлгэвч 5 төрлийн чийгшүүлэгчийг хэрэглэгчтэй хүргэж байгаа. Тэгээд дэлхийн 60 гаруй улсад маскулан бэлгэвчийг хэрэглэдэг гэсэн юу байт юм бэ? За, ерөнхийдөө бол энэ 5 төрлийн чийгшүүлэгч гэдэг нь бол лубрикант буюу усан суурьтай дос байдаг юм. Усан суурьтай дос байдаг. Яагаад гэвэл энэ бэлгэвчийг хийж байгаа өөрөө латекс гэдэг бодис нь өөрөө тийм тосон суурьтай зүйлд гашилтай гэх юм да. Тийм учраас зөв зүйлийг нь хэрэглэх хэрэгтэй байдаг юм шүү. Тэгээд энэ лубрикант буюу чийгшүүлэгч нь хид хідэн янз бас байгаа юм байна. Дотроо төрлөөсөө хамаарат янз бүр гэсэн үг шүү дээ, тийм ээ. Хамгийн онцгой нь гэхэд халах мэдрэмж төрүүлдэг чийгшүүлэгч юм баа гэж. Түргсний дараа халах мэдрэмж төрүүлэх бөгөөд дотны харьцаанд орох үед энэ тааламжтай нөлөө нь улам эрчимжиж таашаалыг эрс нэмэгдүүлдэг гэсэн байна шүү. За, тэгсэн ингэж байгаа. 100% натурал эрзэнээр хийдэг гэж байгаа бэлгэвчнүүдийн хувьд болохоор чанарыг 6 аргаар шалгадаг юм л дээ. Бэлгэвчний бүрэн бүтэн байдлыг шалгах ёстой, харж шалгах ёстой, дүүргэж шалгах ёстой, сунгаж туршилт хийх ёстой, хагарах хүчийг нь хэмжих туршилт хийд юм байна. Сунгах хурдыг нь хэмжиж ийм 6 аргаар шалгаж агаад хамгийн сайн ийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд 36 жилиг ардаа үтсэн юм газар байна л та. За тэгэхээр мэдрэмтгий, товруутай,
Уялэлтэй товруутай за мөн эр бэлэг эрхтний хэлбэр төгс зогтсон хэлбэртэй энэ автономик XXL хэмжээтэй буюу том хэмжээтэй илэг зузаан хантай extra double за шар ягаан ногоон 3 төрлийн өнгө болон жимсний үнэртэй edition гэдэг төрөл байгаа. За энэс гадна гоёмсог аллаг өнгөтэй gold байна. Маш нэгэн буюу 20% илүү нэмгэн pure гэдэг юм төрөл зэрэг юм ерөөсөл 9 төрлийн байгаа юм байна. За. Өөртөө болон хамтрагчтай хариуцлагатай ханддаг хүн бүр маскуланы чанарыг сонгодог. Бүх хэмжээний сангуудаар хүргэлтээр авах бол бүх үнийн сангуудаар борлуулагдж байгаа. Та хүргэлтээр авах бол City Farm-цэг хэмээн гэсэн сайт руу ороод захиалж болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах утасныхын дугаар нь 181923. 181923 та сошиал дээр Masculine Mongolia гэж бичээд эдний сошиал хуудсыг дагаарай. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ яг л хайр шиг маскулан брэнд хамтран ажиллаа. За 7 хоногт нэг утасны цаа авсаахаа. Байна. За өдрийн мэнд хүргэе. 88 TikTok. Аваа өдрийн мэнд. За спагеттиний жинхэнэ хуйлуулдаг хүн нь ороод ирсэн үү? Паста ирж байна. Тийм бид нар спагетти л ярьж байгаа шүү. Ер нь бол өнөөдөр. Тийм. Паста шримптэй янз шүү дээ. Юу нэ? Шримптэй гэдэг нөгөө нэг юутай ярьж байна. За тийм. Самархай. Самархай гэдэг тийм. Самархайтай. Шримптэй янз. Тэгэхээр гоёмгоо буцалгаад. За. Тэгээд юу яач сойчин. За, усанд хүүтэн усан цойчгоно. Тэгээ шримп зүгээр болгоод зүгээр ихтлээ байлгах чинь бас сойчин. Болгоод гэдэг зүгээр усан чанаад юм уу? Эхлээд бол сам орхоогоод усанд чанчаад хүүтэн усанд хийгээл сойчих юм байна. Тэгээ гоёмгийнхаа усанд юу яасан ч болно. Агуур хийсэн ч болно. Тий. За тэгээд юу яагаад одоо нөгөө марш гэдэг штеп зүтгэн тос. За тийм. Зүтгэн тос шараад. Тэгээд юугаа? Шримпэ. Юугаа? Самархоогоо. За. Тэгэнгүүтээ юу яагаад? За. Асуулт байна. Харахаасаа өмнө гадна талынх нь нөгөө нэг хайрсыг авах юм уу, хайрстай шаардчих юм уу? Цэвэрлсэн уган дээр идэм байлаа. Харин уг нь тийм л байх хэвээр тий. Тэгвэл өөрөө гадуураа нэг юм хөөрхөн шажигнуур үсчт юм байлаа шүү дээ тий. Тэр нэг уган цэвэрлсэн дээр юм байлаа. Гэхдээ байг цэвэрлэхээр жаха юу бол ээ. Ер нь төвхтэй л ээ. Тэр шримпний тэр хальсыг авдаг нэг юм машин шиг юм байдаг шүү дээ. Шримпийнхаа хамгийн гол нь тэр нөгөө одоо нөгөө өтгөний хэсэг гэдэг байхгүй. Тийм. Тэрийг нь тав гэд нэг юм ингэж аваад нэг юм ингэж татчихдаг тийм нэг юм штампур шиг юм байдаг юм аа. Тийм. Зориултын тий. Тийм. Тэгээд сэнус спиртээр амтлаад. За. Тэгээд нөгөө сүн крем гэдэг шүү дээ. Сүн крем тийм ээ би түрүүний нь олчихгүйсэн. Сүн крем байдаг тэрүүгээр юу яагаад яхан зөөлөлт юм уу гэх юм уу да. Тийм ээ. Соусныхаа амтыг арай жоохон зөөлхөн болгож өгч шүү дээ. Тэгээд яхан ферч юм уу юугаар халуун ногоо жаахан хийж хагаад. Тэгээд амтлаад шарчаад. Тэгээд нэг мөөг хийчихвэл бүр янз юм бол тээ. Мөөгтөө бүр гоё. Яг үнэ спагетти сүүлийн үед тэр мөөгтөө нэг гараад ирсэн юм байлаа бас. Мөөг сүн крем хоёрын тэр зохицол бол үнэхээр тасархаа шүү. За. Тэр мөөгтөө нэг хийчихвэл айгуу дайжгүй л дээ. Гэхдээ үнэхээр ярьж ивэл бас жаахан юуг л болчиход зарим хүмүүс хийдгүүл юм шиг үлээ. За ер нь ингэ болчихж байгаа. Тэгээд сүн кремтэй болчихоор айгуу гоё амттай болчихно. Тэгээд хойлонгуутай дээрэс нь дахиад нөгөө хатуу бяцлагнууд байт юм да. Тийм нөгөө нэг тийм хурдан айлдаггүй бяцлагнууд те. Тийм нэг жаахан халуун гинэ хатуу. Тэрнээс нэг зороод тэгэл ер нь болчихд юм дөө. Янз гоё. Яг ижил төрлийн амтанд дуртай юм байна. Тийм байна. Ингээл болчихд юм дөө. За маш их баярлалаа. Одоо яаж хоолн дээр олбогчлаа. За мундаг байна уу? Цаашдаа байнга сайхан уран тоогооч байна бас. Тэгэхгүй бол нэг илүү тутаа юм ийгээд байвал юунд паста биш болчих гээд юм аа. Өвөсч.
янз бүр юм игээд. Яг үнэ. Ногоогоор амталчих гээд байдаг тий. За холбоосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За өдрөө. За энэ манай найруулагч өгж байгаа өхрийн махтай спагетти бол бас гоё л хийж байна. Тийм байна. Маш хялбар. Тийм хийж байна. За сам орхоогоо шархаасаа өмнө халаасан масланда жижиглэж хэрцсэн саримсаа шараач гэж байна. За жоохон техникийн алдаа гарсан байна. За энэ түрүүний гоё коммент байгаадсан. Цагаат жил агаартай байхдаа гомонгоор нь хан руу шидээд хинийх нь удаан тогтож байна гэдэл сайхан тоглолтог байчээ гинэ. Ээ бацар байна. Хоолоор тоглож нүгэр шүү хаа тий. За нараач коммент хийсэн байна. 7 хоногт нэг удаа хийдэг гинэ. Тэгээд Италийн Боргос гомонг авдаг. Ямар юм гинэ? Италийн Боргос гинэ. За ингэ бичсэн байна. Гэтэ би нэг яаж уншдгийг мэдгүй арай өөрөөр унших байх шүү. Амархан болдог номингоос бөөндөд авчдیں۔ Гэж. Тэгээ соусанда болонез соус хийн, мах, луван, чинжүү, нунтаг, паприка, базилик, томатны паста хийж гин. За ингээд гомон чанах усанда давс ургамлын тос хийдгээ, сойхгүй гэж гин. За хатуу бислэг байхгүй бол хуудсан сир дээр нь тавьчихдаг гэсэн байна. За тий, хуудсан сир бол бас ямар ч байсан нэг юм зохицуулчдаг юм л да гэхгүй. Пармезан шиг алдаа зохицдог ол гэсэн байна. Гэхдээ нэг Итали биш ээ, Голландын нэг сир байдаг юм аа. Манад бол байнга байж байгаа байхгүй юу? За. Голланд сир. Юу гэдэг вэ? Моцарелла, юу энтриг пармезан, Бьорг гэдэг л юу гэдэг вэ? Нэг тиймэрхүү нэртэй байдгийг. Би нөгөө нэг нэрийг нь мартчихад байна. За. Спагетти карбонара бас гоё соусны гол амт нь бэлтгэндаа байдаг гэсэн байна. Анх томатны паста сайн мэдгүй байхдаа би кетчуп хийгээ сүү идэг байсан шүү дээ. Арай л бүдүүлэг байгаа юм шүү гэсэн байна. За. Гэх мэтчлээ хэдүүлээ спагеттиг гэрийн нөхцөлд өөртөө яг яаж хийж ийн вэ гэдгийг хуваалцъя. Гадуур идэхийн үед бол зөндөө гоё газрууд зөндөл. Тий яг гоо ер нь бол одоо гоё нөгөө бэлэн соуснууд байгаа юу байгаа. Гэхдээ хэдүүлээ яг одоо нөгөө өөртөө гэртээ Боржс юм байна. Боржс гэж нэрлэдэг чинь шүү гоё юм. Тийм байна. 95 Байна. Байна. За юугаа спагеттиныхаа жорыг хуваалцъя. Байна. Тань сонсогч гин үү? Би шууд нэвтрүүлэг толбогцсон уу? Тэгсэн байна. Зоошлаа. Би өөр юм асуух гэсэн юм а. Тэгвэл одоо өөр уцаар асууж болох юм уу? 77 техник 1941. 77 техник 1941 ээ. 77 техник 1941. За баярлалаа. За. Спагетти би бол хашаана гэсэн байна. За энэ хашаадаг гэдэг байгаа хүмүүс нэг бол холбогдорой альсвал комментээр бичиж үлдээгээрээ. Гоймонго халуунаар нь цэцгийн тос юм уу ургамлын тосыг маш нарийн жижиглсэн сармистай хамт хийгээ сэгсэрдэг гэсэн байж тайха. Дангаар нэтгэд ч таатай гэсэн. Ийм гоё нарийн арганууд байгаад байгаа харин хүмүүст. Тий. Энийгээ тэгээ хэлэхгүй нуугаад байгаа юм гэх гээд. Тий. Хаяа хийнэ. Гоймонго чанаад бахан уурж болгоод зориултын хүн авцсан уу? За тэгээ 95 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За эмэгтэй хүн холбогдлоо. Спагетти хэрхэн хийж ийн? За би болохоор ингэж хийдээ. Эхлээд жоохон тос хийгээд тасаа халааж агаад саримсаа хураад тэгэнгүүт нөгөө хальсыг нь аваад цэвэрлсэн помидор байдаг штэ тий. Нэг 3 минут чандаг ч юм уу эсвэл юун дотор пэчент хийгээд нэг гадныхын хальсыг нь авсан помидор нэг 2 ширхгийг хийгээд тэгээд тэрийгээ сайхан нөгөө төмс нухтыг нэг юу байдаг штэ тэрүүгээр нухаад одоо шарангаа нухна гэсэн үг штэ. Тэгээд дээр нь жоохон томатны паста хийгээд жоохон болонез соус хийгээд тэгээд болохоор юу яадаг сонгонтой тэгээд луунтай тэгээд нөгөө нэг жоохон юм нөгөө хатаас ногоонод идэв штэ тэгээд нөгөө базилик юу за тийм тэднээс баг зэрэг хийж агаад тусад нь шаарчдаг. Одоо хуурчдаг гэсэн. Тэгээд юугаа соусаа сайхан буцлаад ингээд баг гал дээр сайхан буцалгаад нэг 5 минут орчим буцалгангуудаа дээрээс нь мушаа хийгээд тэгэл хутагчтэй. Тэгэл юугаа болохоор нөгөө юу гомонго болохоор зүгээр
чанаад баг зэргийн давс баг зэргийн тос хийж чанаад тэг гаргаж ирээд хүү дуусан цайдаг тэхгүй болохоор гомон хоорондоо наадаад тэгээд нэг гадна нэг тийм ухааны шалгаач юм шиг болчиход санагдаад байдаг надад. Тий. Тэгэл гомонгоо хийдаа дээр нь спагеттинийхаа соусыг хийгээл жоохон бэлэг үрээл тэгэл энэ болохоор би нөгөө нэг дээр үед нэг Итали ресторанд ажиллаж байсан байхгүй юу? За. Тэгээд тэрнийх нь эзэн Италисэн өөрийнх нь хийдэг жорыг харж сурж ирсэн. Бяцлаг нь ямар бяцлаг ашигладаг вэ? Бяцлаг нь болохоор нөгөө нэг хатуу бяцлаг нөгөө чедар медар гэдэг нэг юм хатуу өөр бүр өөрмөг болдог бяцлаг байдаг шүү дээ. Тийм бяцлаг яадаг. Ашигладаг. Зөв. Танах хэр ойрхон хийж байна? Уг нь бол их ойрхон хийдэгс манай охин их дуртай байсан. Одоо жоохон үүдц юм уу хийхээр нэг идэхээр ч тахаар нэг ойрын сарын дотор лав хийгээгүй. Тий. За. Ойрхон хийгээд хар үүдчдэг юм шиг үлээ. Магадгүй. Гэтэ яг л сонгодог жорлог сонсогдож байна. Одоо яг таны ярьж байгаа бол. Аха. Тий. За, хэлсэн баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За, баярлалаа. За. Инх чаргал тоогогийн юуг уншижсэн дундор тасалдсан. Гомонго чанаад маха хуурч болгоод зориултын хуурай амтлагчийг нь хийж сайхан маха. За хагаж жоохон удаан унш та төсөөлөдгий. Гомонго чанаад за маха хуурч болгоод зориултын хуурай амтлагчийг нь хийж сайхан маха өтгөрүүлээд сүүлд нь шарагчны листэнд гомонго дэвсээд дээр нь махаараа бүтээгээд бяцлаг үрж цацаад шарах шүүгэндээ хийгээд 15-аас 20 минут шараад гаргаад хуваагаад идэхэд ёстой янзтай арай өөр хийдэг жор шүү гэд. Бараг пиццаар хуулгаа ичлээ. Гомонгоор дэвссэн пиццаар хуулж. Гэтэ эндээс нэг сонирхолтой байсан юм тэр махыг өтгөрүүлдэг юм тусгай соус байгаад байна тий. Тий, хуурай соус. Хуурай амтлагч байгаад байна тий. Тэр нь одоо Монголд байт юм болов уу? Байх л байлгүй тий. Манад одоо ер нь байхгүй болсон шүү дээ. Алтан дүрм хизээж гомонго дундуур нь хугалж болохгүй гэж оюун тонголоос асар бором комент хийсэн байна. Тэр мэдээж хугалгаад ч хэрэггүй ер нь хугалах гэж хагаад нүд амаас хохолсон хүн биш өгөхгүй юу. За. Мөгөж жаргалынхан би анх гомонго сойдог байсан. Одоо сойхгүй жаахан тосыгоос хэсэрчдээ штэ. Тэгэхээр наалтахгүй гэсэн байна. За. 98-ыг 5 өдрийн минь. Байна. Байна. За. За би юу гонтрач. Радио гонтрач шууд наашаа ярьж байгаа хөө. За. Сайн байцгаана. Сайн байна уу. За спагеттинийхаа жорыг хуваалцаарай. За. Ерөөс би залгаад ерөөс холбогддгүй. За. Тэгээд сайн нэг ирбэг юм төгөө залгасан холбогдлоо. За одоо тэгээ сайхан жороо хуваалцсан штэ. За. Спагеттиг л ярьж ах шиг байна. Тийм. Би бол ийм тоож биш гэхдээ хоолыг хийх дуртай. За, спагетти гэдэг хоолыг яаж хийж гин? Сайхан гомго ингээд чан. За. Тэгээд ингээд гаргаж ирээд хүүдүү усанд ингээд соочно. За. Тэгээд сайн нэг хүн хэлж байгаа шүү гэн хайслаараа богино үгүй штэ. Тэр чи спагетти утга учир нь тэр уртаараа гомж уртаараа байх хэрэгтэй байхгүй юу? Ерөөсөө хүн хайчлаагүй шүү. Хайчлаарай гэж хайчилж болохгүй шүү л гэсэн. Хайчилж болохгүй. Хайч болохгүй гэсэн үү? Би нөгөө залах гал нөгөө юу агаад. За таны спагеттинийхаа нөгөө нэг соусыг яаж хийдэг тухайгаа яриач. Гом бол ойлгомжтой бүгдээрээ л адилхан чанаад. За тэрэнд би нэг соус нэг хийдгүй. За. Яаж хийх? Сонгос ариун саагаад ер нь болчин доо. За. Тэгээд сонгос ариунсаа яах юм? Гом дээрээс хийх юм уу? Үгүй. Эхлээд сонгос ариун сайхан ингээд хуурна. Түнш шарж байгаа юм шиг. За ойлголоо. Тэгээд жоохон тоосын баг зэрэг амтлагчийн тэгээд яг ингээ бодоод ирэхээр зэрэг нөөтөө ингээ авчин туснаа аваад тавьчин. За. Тэгээд гомгоо ингээ болгочлоо ингээ юу болоо. За
Би ерөөсөө араа. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Ерөөсөө холбогдсондоо баярлалаа. За баярлалаа. За айхтар баярлалаа л да. Хашир бүр ингээд юм мартлаад баярлж шиг бодлоо. Харин тийм ээ. Хүлээгээ ээлээ. 80-82. Тэмбэнэ. За. Яаж хийж ийн? Өнөөдөр хэдүүлээ спагетти ярьж штэ тийм ээ. Спагетти биш, наа чи шабагетти гэдэг хоол заяа. За, шабагетти. За. Шабагетти гэж хийгээд амархан бидтэй. Угаасаа нөгөө юугаа гомгоо чанаал хүүтэн усандаа сойгоол гаргаад гом бэлэн болчихно. Тэнгүүтээ маха болохоор бий байж жижигэн өшгөлж аваад жижигэн татчихтэй штэ. Тэгж аваад сонгол тармиттайгаа хийгээд жоохон хар бэрч хөө дав самсаа хийгээд хуураад жоохон шүл хийгээд шүлтэндөө чанаад бүр ингээд нэлээд удаан чанаад ирэхээр бас нэг айтаахан соослог болчих. Тэгээд тэнгуут би нэг юу гэдэг чинь Оросын нэг шар амтлагч байгаа. Болоно. Тийм. Болон биш. Болон амтлагч гэ байдаг штэ нэг том дөрүүлжин юм уу. Дээрээ нэг юм гялгар уутлаа нэг тий дахиад амтлагч байдаг. Тийм. Тэрнийх нь яг нэг юуг нь амтлагчийн жоохон тааруулж өөрсдийнхөө ихээр тааруулж хийгээл. Тэгэл баг зэргийн одоо укроп ч юм уу эсвэл нэг юу укроп шиг нэг ногооч юу гэдэг лээ. Базилик биш ээ. Бас нэг ногоон өнгөтэй нэг юм байдаг штэ. Ой англим үнэртэй. Розмари. Өөр юу гэдэг вэ? Нэг юу штэ. Гондо. Укроп биш. Укроп шиг нэг тийм гоё үнэртэй бас нэг тийм. Тэрнээс петрушка аахгүй. Петрушка. Тэгээд гаргаж ирэл ерөөсөө зүгээр нөгөө нэг түрүүний яриад байсан нөгөө нэг автоас ирийг хуулаад тэгэл тавьчихдаг шүү дээ. Халуун дээр нь. Зөв. Тий. За маш гоё амар. Тэгээд тэр нэг тийм соуснда тэр амт онтнайгуу айтаахан л болчиход байдаг. Яг наран цэсгийн тосмосоор мэдээж амтлан л та. Тий. Тэгэж хийдэг юм уу? Энэ. Холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрөөрэй. За. Гойжор хуваалцж байна. Энэ хүн бол бүр нэг юм яг түрүүний нэг арилгацсан помидорны юм юу авчраа хийчихлээ шүү дээ. Консерв авчраа хийчихлээ шүү дээ. Тийм. Гоё л болох юм байна. Ер нь халуун ногоо бол хүн өстэй амтлахаараа л баг тий. Тийм шүү дээ. Зарим хүмүүс халуун ногоон дуртай бол гоё халуун ногооны нэг кимчиний перц хүртлээ байж хийчихдэг юм. Улаан чинжөө гэсэн үг тий. За тий. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлнэ. За тий. Хамтран ажиллагчаар илүү холыг хамтдаа туулъя гэсэн уриатаагаар Rovelo брендийн дугуй хамтран ажиллаж байна. За. Rovelo чанар ба өнийн төгс тэнцвэрээ хэрвээ та бат бүх удаа адилгаатай 2025 онд үйлдвэрээсээ гарч ирсэн чоошин дугуй авахыг хүсэж байвал Rovelo таны ухаалаг сонголт байх болно гэсэн байна. Канада улсын инженеруудын боловсруулсан энэ дугуй нь Монгол орны эрсдэл суур амьсгалд илүү тохиромжтой гэж байгаа. За хэрвээ танд аюулгүй эдийн засгийн хэмнэлтэд дугуй хэрэгтэй бол Rovelo-той илүү холыг хамт туулнаа. Үн төлбөргүй өгсрөл суйрлуултыг 24 цагаар хийж байгаа. Мөн нэмээд худалдаа авалт бүр бэлэгтэй байгаа. За тэгээ нэг гой мэдээд дуулахад Son, StorePay, MonPay зэрэг юм зээлийн аппликейшнуудыг ашиглаад та зээлэр авах боломжтой байна. Тий. Дугуйгаа аваад тавьчихна, дараа нь хуваагаа төлчихнө. Хойд Америкийн зах зээлд зориулагдсан үйлдвэрлэгдсэн учраас Монголын яг энэ эрсдэл суур амьсгалтай буюу одоо Канадын болон Аляскийн нутагт бол Монголтой адилхан дөрвөн үйлдвэрлэлтэй учраас те манай эрсдэл суур амьсгалд бол яг таардаг юм байна. Канадын инженеруудын нарийн технологиор бүтээгдсэн тул олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн ижил чанарын дугуйнуудтай харьцуулахад үнэн их хямдхан байдаг. Хэрэглэгч таны эдийн засагт бол ээлтэй ухаалаг сонголт байх болно гэсэн юм шүү. За, илүү яах вэ? Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7729-9977 гэсэн дугаараас авна. Ямар гоё дугаар вэ? 7729-9977. Facebook-ээс Rovelo Tire Mongolia гэдээ хайх юм бол аль биесны хуудас гараад ирэх юм байна. За, юу яа? Салбаруудыг нэлж өгье. Салбар нэг нь Баянгол дүүрэг циркийн урд нарны зам дагуу төмөр зам
замын музейнд иргэд байрлах Сод Монгол шатхуун түгээг бүрдэж байна. Салбар 2 нь Хам улд дүүрэг ТЭЦ 4-ийн зам дагуу Ярамгийн шинэ гүрнээс баруун талд байрлах Сод Монголын шатхуун түгээгүүр салбар 3 нь Баянзүрх дүүрэг Батлан хамгаалахын их сургуулийн чанх урд байрлах чанх ардталт нь байрлах Сод Монголын шатхуун түгээгүүр юм байна шүү. За гурвуулангийн мэддэг газар байна. Харин дотроо төсөөлөл хэлээ. Тийм. За тэгэхээр манай нэвтрүүлэгтээ илүү холыг хамтдаа туулъя гэсэн уриатаагаар Rovella брендийн дугуй хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Үргэлжлүүлээ дараагийн сонсогч 9922. Сайн байна уу? Сайн байна уу? За. Шапагетти гэдэг хоолыг яаж хийж гин? Харин тийм ээ, шпагетти талаар бүр уг нь яг өөрийнхөө жороо ялчихсан арина аттай холбогдчихлоо баярлалаа. Таны жорны онцлог нь юу вэ? За, миний хингэт юм аа. Би одоо бүгдийн машиндаа ажилладаг юм аа. За, хамгийн дөрөв миний нэг би бол нэг гурилаа бас гоминго бас хэлчихмээр байна л да. За, ямар гоминго болохоор би ерөнхийдөө жоохон усаа бослохж байгаад гоминго мэдээж хийгээд буцалгаад за тэгээд сойж гаргацаад юу яаж гэх нэг гоминго одоо Монголын цөцгийн тос байдаг шүү дээ. Сүүнийгч байж болно, дээжигч байж болно. Цөцгийн тосноос халуун гомн дээр хийж байгаа. Тэгээд нэг укроп юм уу, петрушка аль алинж байж болно. Угаасаа тэр төрлийн айгуугаа ямтаа болгодог ногоо шүү дээ. Тэгээ энэ хоёрын хооронд нь тааруулж энэ амны халуун гэжсэн хэмжээгээр нэг цөцгийн тос хийгээд петрушка юм уу юугаасаа жоохон хийж байгаа багсраад, гомингоо сайхан багсраад тэгээд ингээд халуунаараа бэлэн болгох чинь. Наадхай чинь нэг уг нь одоо гэрийн нөхцөл нэг дукава халаад байгаа дукам дотроо түр тавьчихдаг байхгүй юу? Зөв. Тэгэхээр нэг цөцгийн тос маань цацхгүй шиг байж идэгий. За. Тэгээ баг температуртаа нэг 150 градус юм уу 120 30 градусаар халаагаа тавьчихдаг байхгүй юу? Гомингоо. Шилэн савнд хийгээд таглаа. За тэнгуүтээ нөгөө нэг маха юу яана? Сонгон сарнис миний ер нь голцоо сонгон сарнис 103-ыг гурвангийн холж жоод машин тэлдэг байхгүй би. Бүгдийн машин тэлдэг юм. Тий, яг нэг махны машины жоо эдэнхтэй болгох юм бол махны машины чинь жижиг том гэж хоёр янзын шүүр байгаа шүү дээ. Тэгээ том шүүрээр нь би бол ерөнхийдөө бүгдийн хоёлаа машин тэлдэг. За тэнгуүт миний нөгөө нэг угаасаа жорно. Цөцгийн тос угаасаа байнг байж байдаг. Бүр дээрвээс доош маслаас болоод байж байдаг байна. Тийм тэгээд цөцгийн тосоо хайруулын тагундаа нэг 100 г орчимтой халааж хагаад нөгөө маха дээр нь хийгээд өө сайн хуурцнаа. Шүүтэн гартал нь өөрийг хуурна. За. Тэнгуут нь нөгөө нэг би бол тамад мамадаа ер нь бол гол хилээд идэггүй мó нөгөө лаастаа нөгөө нэг улаан чи үүдэг лээ. Агрогийн хөлөө. Тийм. Тийм тэрнээс хийжгаад нөгөө нэг петрушка укроба бас хийчихэн. Баг хэмжээний боломж юм. Тийм тэнгуүтээ хоорн сайхан багсарч байгаа, тамаада тааруулж байгаа. Тэгээд миний гол амтлагын юу нь болохоор сахар гэдэг. Та сахар идэм бэ те? Би сахар идэг. Маш гоё. Сахар бол өөрөө угаасаа нөгөө нэг томатны гашуун амт дээрэс нөгөө нэг хууралтын гашуун амтыг чинь дараад өгчдөг байхгүй. Их гоё зүйл юм болох нь. Тийм байна. Тийм байна. Тий. Сахарнд бас дургүй улсууд байдаг. Яг уу ихэнх улсууд угаасаа энд дуртай. Бид нар тестэтэргүй сахартай чихтэй чикэнгүүд идэд маш гоё амттай байдаг шүү дээ. Тий. Ихчлэр ихтүүлж болохгүй. Яг ингээ гоё донжиноо хийчихэл болж байгаа юм л да тий. Өчтөр би юу идсэн чи сахар хутгасан үгүй би уг нь цөв авсан үхрийн махтай үхрийн өвчүүний махтай цөв ингээд тэгсэн чинь тэр одоо сахар хутгасан халбгаар надад нөгөө нэг тавгалцсан уу сахар амтагдаад тэгээд за зүгээр дугайл идчихэл явъя гэдэг идсэн дээ байн сахар амтагдаад байсан. Тий. Та болохоор яг нэг сахарнд бол баг жоохон дургуут талтай хүн байж магадгүй. Хэрэглэдэггүй юм байхгүй юу? Сахар хэрэглэдэг. Тэгэхээр танд аюу мэдрэгдээд байхгүй юу? Тийм. Ямар гоё. Таныг ингэсэн мэт ямар гоё шипвэ энэ нөгөө гоё талах бариад байдаг залуу мөн үгүй юу гэсэн байна. Энэ яг зүгээр нуулгүй ярихад бол биш. Тэгтээ би нөгөө нэг энэ гэр бүлтэй үр хүүхдтэй эхнэрдээ бол хамгийн супер тоогооч нөхгүй юу? Би пицца бодлон одоо бус загс маш шархыг бол намайг дагуулах хүн бол байхгүй л гэж бодчих. Та угаасаа өнөөдөр хамгийн шилдэг тоогооч байлаа. Баярлалаа. Тэгээд яг хүмүүстэй хэлэхэд хамгийн ер нь жорны хамгийн гэрийн жорн зөв гэр бүлийн жор шүү дээ ямар мундаг. Тийм. Хомчуулдаг юм биш.
хамгийн жорн болохоор ер нь төсгийн тоос масль хоёр бол гайхамшигт хамт оруулдаг шүү. Тэглгүй яах вэ? Тэгээ мэдээж сахар бол ямарваа хэмжээнд тодорхой хэмжээнд оруулаад харуулаад өгөх юм бол бүр гайхамшиг үнэн тансаг болгоно л гэсэн. За баярлалаа. За. Тэгээд яг нь холилтой хэлээдгүү. За тэгээ яг нь холилтой хэлээ. Тий. За тэгээд нөгөө хэдэ болгоцч байгаа тэнгүүтээ юу яаж тийм үү? Би бол хуудсан сэрийг хэрэглэжтэй шүү. Хуудсан сэр бол маш гоё. Бүрэн сэр бол маш гоё болдог. Хуудсан сэрийг хоёрыг тавьж байгаа. Нөгөө гомн дөрөө халаасан гомн дөрөө тавьж байгаа. Хоёрыг тавьж байгаа. Дээрээс нөгөө бэлэн болсон маха дээр насгаад. Тэгээд дээр нь одоо нэг укроп, петрушка эднэр ахаа нэмж цацгааруул дээр нь цацаад дунгууруулаад хүүхдүүдэд тавиад өчгөд болно гэсэн үг. Хүүхдүүд бол Ингээд болоо. Тийм ээ тийм. Хэрэглээд үзээрэй. Тав гэсэн хэрэглээд үзээрэй яг ингэ. Тэгээ тэгэлгүй яах юм гоожоор. Холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй хоёроо. За. Хүмүүс спагеттиг хоёр янзаар иддэг. Зарим хүмүүс нь бол ингээд эхлээ хутгачаад иддэг. Зарим нь бол ингээд соус гомон хоёр гомонгоо ингээд ороохтой соусаа ингээд хольж ороогоод идээд идэг. Ингээд шууд холихгүйгээр ингээд тусад нь байлгаж байгаа идээд идэг. Би ерөнхийдөө тэгж тусад нь байлгаж хагаад ингээд гомон соус хоёроо ингээд тусад нь байлгаж хагаад иддэг хүмүүсийн нэг л дээ. Тийм ээ, найзхан байна. Халбах сэрээ хоёр ашигладаг хүн байдаг. Тийм шүү дээ. Халбах сэрээ хоёрыг ашиглаж иддэг хүн байдаг. Зүгээр шууд сэрээгээр идчихдэг хүн байдаг. Халбах ашиглахаар яг нөгөө жоохон цэвэрхэл харагдаад юм. Арай. Бас чамин л харагддаг. Тий, цэвэрхэл. Ингээд надад жоохон төвхтэй санагдаад тийм ингээд буруу хийчихвэл нэг онготой харагдах юм болоо гэж боддог. Сурчул төр чинь зүгээр шүү дээ. Тэг гоё харагддаг. Тэгж идэж байгаа юм бол айгуу тийм чамин цэвцгээр харагддаг тий. Манай саяны оролцогчийг ихнэртэй юм болов гэлс асуу гэдэг. Ихнэр хүүхдүүдээ хамгийн шилдэг тоогооч гэдэг очиж. Тийм шүү дээ. За, нэг оролцогч авч амжихаар байна. Манайхан 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаар руу залгаарай. 94 41 Бано. За. минь. За. Өдрийн мэндэ сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? За уулын зүгээр сонсчих гэж бодсон чинь Дискүнэ. хэлмэрс нэг тийм дискүгээс сайн залгасаар болчихлоо. За. Энд маш бага хугацаа байгаа. Маш бага хугацаа. Нэг кадрын ерөнхий таваач байна. За. За. Нэрээ стана нууцлчи за миний л юу шүү. Гэтэ спагетти хийх гэж байгаа бол гомонго бүгд дандаа нөө дэлгүүр юм уу гойгоо хийгээд байна те. Спагеттины гомонг өөрсдөө хийвэл хамгийн тасарсан спагетти болдог. Вау. Яаж? Өндөгний шарыг цагаанаас нь салгаад. За. Өндөгний шараар нь гурлаа зурдаг. За. За тэгээд нэлээд хатуу болдог. Мэдээж юм шар өнгөтэй хатуу болдог. Тэгээд хүнсний скотчоор дарж нэг 10 минут амраагаад тэгээд спагеттины машин байдаг л та. Айл болгонд бол байхгүй учраас айл болох боломжоор илдээд нэрийн хэрчээд давстай тэгээд тосонд давс тос хийгээд буцалж байгаа усанд нэг 3-4 минут орчим нарийнхан буцалгаад буцлах чинь тэгээд бүр тасархай спагетти хийх юм бол үхрийн гол махыг жоохон давтж байгаад сармис лаврын авч сармис лаврын авч розмарин 3-тай дарж амтлаж нэг хонуулаад маргааш нийлгал дээр шараад паста дээрээ тавиад стейк спагетти гэж тийм хол байдаг шүү. Ямар нарийн. Соус нь болохоор дэмик класс ч юм уу эсвэл өөрсдөө найруулад хийч болно. Энэний гүйцэх спагетти бол байхгүй. Соусны үг нэ? Соус. Дэмик класс гэдэг бэлэн соус гэдэг байхгүй бол зүгээр гурил хайруулын тавган дээр хуурж агаад дээрээс нь жоохон томатны паст хийгээд сармистай хуурчих юм бол бас дайчгүй соус болдог. Гэтэ яг нэг юм спагетти ч идээд байгаа юм шиг стейк ч идээд байгаа юм шиг тийм мэдрэмж авдаг. Дэмик класс гэдгийг нь олъё. Манад байдгүй те? Тийм манад байдаг. Тэгээ манай ганц хоёр гайгүй газрууд байгаа. За. Машинцэн ч болон тийм машинцэн ч болон тэр ахаа утсан махыг жижиг шоод өрүүлж ирчээд бас гоё бекон паста ч бас хийсэн байж болдог. Гэхдээ ер нь бол соусны тэр сэрийг дээр нь дөрүүлжилж хайдаг бол 1980 он гэж би боддог байхгүй. Тэгхгүйгээр задлаж хийгээд махтаага хуурж агаад юм зунгаарлцсан юм пиццаны сэр шиг юм зунгаарлж илүү гоё байдیں۔ За. Тэгээд ерөнхийдөө яншуу петрушка бити пастатай холж байгаараа хятад зүгийн болохоор яг Европоор нь хятадаар нь авилвал
байлгүй л гэж гоё гэж Та тэгээд ийм хүн байж шууд хамгийн түрүүнд холбогдож авч ирээ. Харин хүмүүс жоохон сонсоодсэн чинь бас юм ярьж байна. Тэгээд скрин тоос скрин тоос боллоо шүү дээ. Ингээд скрин тоос ингээд маслын ингээд хийлээ гэж бодоход нэг хүн гараагаа гараад мэдээ ингээд удлаа гэхэд паста жоохон ингээд царцдаг байхгүй. Тий. За өөрөө чи ихнэртэй юу гинэ? Би ихнэр 3 хүнтэй. За баахан асуудсан байна. Одоо ямар ч нэмэргүй байна. Тэгвэл баяртай гэх гэдэг юм. За. За маш их баярлалаа. Таныг бас ингэсэн байна. Жоро постэр оруулах боломжтой юу гэсэн байна манай сонсогчдын өрөөнд. Тийм боломжтой байхаа. Тэгээ би эсвэл ахтай Netcom даацны клуб дээр сая таард юм аа. Тэгтээ бас хийж болох. Тийм үү. За. Энэ даацсан дээр таард юм шүү дээ. За хөлсөн баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За сайхан өнгөрүүлээрэй, сайхан болчихлоо. За. Баярлалаа. За. Гоё хэлсэн. Дотор нь ингээд нэг игзаар нь хүлээд байдаг байна. Гоё хэлсэн те. За тэгэж хийж байгаа бол та нар 80 он шүү. За. За баярлалаа өнөөдөр тэгтээ. Үнэхээр супер шипнүүд оолцлаа. Тэгсэн. Тий. Гоёлаа. За, манай нэвтрүүлэгтээ яг л хайр шиг Маскулан брэнд хамтран ажилласан. За мөн илүү холыг хамтдаа туулъя гэсэн уриатаагаар Rovello брэндийн дугуй хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үлээн авсараа 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжгайхаа. За баярлалаа.